хяналт бид нар чи олон хяналтаар байгаа шүү дээ. Дотоод хяналт, гадаад хяналт, төв хорооны хяналт гэдэг. Тэгээ ингээд орсон чинь ихэнх нь одоо ярьж байгаа. Энэ одоо арай дэндүү чанга юм аа. Газар байна одоо энэ тартал хоёр гээд ийм юм энэ. Чангийн асуудал. Тэгсэн тэн дээр биш үү? Нөгөө чойжтын чимэдгүй биш үү? Одоо зохиолч тийм. Тэднээс дандаа тийм ус одоо шүү дээ. Бадраагва тэгээд чимэдгүй тэгээд. Аюунгаад. Даруй юм судлаач өө одоо 20 юм орч. Тэгсэн чойжтын чимэдгүй ингэж. Гүй наадах чи энэ ингэж дуурдсан шиг байна л шүү. Тэр англид би нэг явжсэн чинь нэг групп үсгсэн чинь ийм вата ингэж хөвөн байж идэг юм байна. Тэгээд тэрийг тааруулж чихэндээ ингэж игээд ороод наад ширнэ ингэж ээж тэр онгод нь ордог юм биш үү? Зарим нэг сайхан юу яа. Жишээлбэл нэг их тийм яг орчин үеийн сэтгэлтэй тэрийгээ бас ойлгодог манай ахмадууд ч одоо мундаг өсөд байсан шүү дээ. Бид нар ахмадаараа багтсан шин. Тэгсэн гончгсомлоо надад нөгөө хонгор нутгийн жараа гэдэг дуу байхгүй. За чи нэг наад нэг хөгжимтэй нэг найруулаад байгаа гэдэг. Тэгээ одоо надад биддэг шүү дээ. Хөгжим монголоор ингээд авьяаслахгүй Наранбаатартай дурсгав гэдэг клавирын ингээд яатсан. Тэгэл би тэрийг одоо гонцгой өгч чинь гэсэн шүү гээл. Гайгүй сайн мэрэж байгаа тэгээд дунд нь гасаа маань гасаагаараа чон мөн болоо гэдэг. Тэгээ байдгаараа бөмбөр жагаа гэж зүгээр чи одоо ингээд гээд баах хийчээл гараад ирсэн чинь хяналтанд ороо. Тэгсэн чи хэн жилээд нэг үгүй энэ гонцгой өгсөн чинь одоо дуурийн театр дуулдаг одоо тийм сайхан доо хонгор нутгийн жараа. Өө тэр юу болж байна Наранбаатар? Дунд нь чон мөн үлээд тэр бөмбөр нь яагаад байгаа тэр морч одоо ёстой жороо мөр шүү дээ гэсэн тэгсэн гонцгой өгсөн гэж хэлсэн. Чи суужаа. Мор хаав энэ чон байдгийн заяа. Харин чих гоё болсон байна.